Ерөн сүүлийн үеийн одоо энэ эдийн засгийн хандлагыг харах юм бол бидний нэг ярьдаг зүйл бол Монгол улсын эдийн засаг уул уурхаагаас ихт хамааралтай байна. Энэ нөр эдийн засгийн маш их савлгааны шалтгаан болж байна гэж бол үздэг. Тэгэхээр энэний цаад шалтгаан бол уул уурхаан салбар нь салбарын өндөр өсөлтийн зэрэгцээгээр уул уурхаан бус салбар нь өөрөө дагаж ингэж хөгжихгүй байгаатай холбоотой. Тэгэхээр зэрэг уул уурхаан бус салбар хөгжихгүй байгаагийн шалтгаан бол Монгол улс өөрөө уул уурхаагаас бусад бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж экспортлж чадахгүй байна гэсэн ийм зүйлтэй холбоотой. Тэгээд судалгаанаас харах юм бол уул уурхаан бус салбар дээр байгаа бүтээмж уул уурхаан салбартаа харьцуулахад бол харьцангуй муу байна. За уул уурхаан бус салбарт ажиллаж байгаа ажил үнийг дагаад ажиллагчдын цалин орлого муу байна. За санхүүжилтийн хэрэгцээ шаардлага өндөр байна гэдэг ийм зүйлүүд яригддаг. Энэ бүхэн эцэстээ юун дээр очно одоо тулж ийн үг гэхээр зэрэг Монгол улс өөрөө ийм жижиг зах зээл учраас бид нар энэ бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр, дэлхийн барааны зах зээл дээр, дэлхийн эрэлтэнд л авчиж нийлүүлж чадахгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэтэй Монгол улсын уул уурхаан бус салбарын бүтээгдэхүүнүүд энэ асуудлыг шийдэх юм бол энэ салбар өөрөө өсөж тэлж өргөжнө гэсэн. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд маш олон хүчин зүйл бол нөлөөтэй. Нэгдүгээр түрүүн хэлсэн бүтээмж. За бүтээмж гэхээр зэрэг энд бол хүний нөөц, капитал тоног төхөөрөмж, технологи энэ зүйл хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг хийхин зэрэгцээгээр дээрэс нь Монголын уул уурхаан бус бүтээгдэхүүнүүдийг одоо дэлхийн зах зээлд таниулах энэ брендингийн асуудал бас чухал байна. За түүнээс гадна энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тээврийн асуудлыг, санхүүжилтийн асуудлыг бас давхар шийдвэрлэх хэрэгтэй болж таарж байгаа. Дээрэс нь энэ салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд холбохын тулд манай улсаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах улс орнуудын тавьдаг стандарт шаардлагуудыг бид нэр хангадаг, биелүүлдэг болох шаардлагатай байна.